Би шинээр маш гоё цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд авсан байгаа. Тэгээ юу авснаа харуулъя. TikTok дээр viral болоод байсан Pink Stuff болон Scrub Daddy Mami-гийн спонж. Энэ спонж штэ энгийн спонж биш байлээ. Хэргэлж үтсэн чинь биш штэ. Халуун усанд зөөлөрчдөг учраас аюутан уух ч юм уу зөөлөн гадар угаахад тохиромжтой. Харин хүйтэн усанд хатуу болчдөг учраас хатуу гадархууг угаахад тохиромжтой. Спонжин дээр ер нь ус хөрөөхтүүдээ савн арилжтэй штэ. Энэ болохоор тэгдгүүн байлээ. Сая тосгороо угаасан чинь бас гарт барихад айгүй эвтэйхэн санагдлаа. Энэ ягаан болохоор гадаргуу цэвэрлэгч салбитаг. Жигтэй альчураар арчхад арилдаггүй. Тэгсэн мөртлөө заавал нөгөө юм шотогдуулах гад байдаг. Тиймэрхүү гадаргууг бол айгүй хурдан цэвэрлж илээ. Зөвхөн галтгоо гэлтгүү машин, гутал гэд бүх юмыг арчиж болно. Энэ хараа манай ус буслагч айгүй муухай алдсан байгааз тэгээд ингээд арчхад л тадаа айгүй гой цэвэрхэн болж илээ. Тоос тэгээд ийм тагтарсан тоосыг альчураар арчхаар арилдаггүй штэ. Энэ болохоор ингээл арчаал цэвэрхэн болчихжээ. Надад бол айгүй таалагдсан. Тэгээ жоохон арилгахад хэцүү юм чинь дэвтэйгээ дүрээд байдаг болохоор би жоохон залхуураад байдаг байхгүй юу. Тэгээд ингээл арчаад авчдаг болохоор бас үнэхээр амар юм билээ. Одоо тол барилгах чинь хэдүүлээ харцгаая. Ямар ч байсан манай галтгооны альчуурууд кетчуп, сой соус эдэр асгаад айгүй муухай болцсон байна. Цаг дэвтэйгээд гараад ирсний дараа ийм гоё болсон байна. Хувцас асуугаж болно. Гадуур Pink Stuff-ийн бүтээгдэхүүнүүд нэг 50-60 70 мянган хооронд байдаг бол Carrefour дэлгүүр маань аль биесээр оруулж ирж байгаа учраас үнийн хувьд бол маш хямдхан байлаа шүү манайхаа. Хайд маань заавал аваад туршаад үзээрэй.